Сайн байцгаана уу? Хулан Vibes and Weekly K базаанда тавтан байрлал нь. За ингээд энэ 7 хоногийнхоо Weekly K базаагаар хэд хэдэн жүжигчтэй холбоотой гараад байгаа маргаанууд, хууль шүүхтэй холбоотой асуудлууд болон шүүмжлэл агуулад байгаа жүжигчин драмагийн талаарх мэдээлэл. За тэгээд мэдээж K-pop, K-драмагийнхаа мэдээллийг хүргээд явах болно. Та бүхэн маань дуустал нь хамт байгаарай. Тэгээд subscribe, like-аад арахаа мартаоцай. За хамгийн ихний мэдээллийг хүргэе. BTS-ийн Jungkook болон Солонгосын том group компани тэдгээр Avengers компани захирлууд болох 30 гаруй хүмүүс цахим гэмт хэргийн хохирогч болсон талаарх мэдээлэл байгаа. За эдгээр хүмүүс нийлээд одоогоор бол нэг 38 тэрбум вонны хохирол амссан гэдэг мэдээлэл байгаа. Хятад гаралтай 34 настай гэгчээр толгойлуулсан ийм цахим гэмт хэрэг хакер хийдэг хүмүүс нийлж агаад данснаас их хэмжээний мөнгө шилжүүлж авсан ийм гэмт хэрэг. За юу болсон бэ гэхээр 2023 оны 8 дугаар сараас ахуулаад 2024 оны 1-р сарын хооронд эдгээр хүмүүсийн данснаас мөнгө шилжүүлсэн. За ямар арга замаар вэ гэхээр Солонгосын дотоодын өөрөнд телефонуудыг хакерч жагаад хувь хүмүүсийн мэдээллийг олж авсан. За мэдээлэл олж авсныхан дараа тухайн хүмүүсийнхээ нэр дээр шинэ утасны дугааруудыг үүсгэсэн байгаа. Тэгээд утасны дугаараар нь дамжуулаад банк руу, данс руу орж агаад нууц өв юмнуудыг нь дахин сэргээж авч агаад их хэмжээгээр гүйлгээ шилжүүлэг хийгээд авсан ийм гэмт хэрэг болсон байгаа. За энэ дээр бусад том корпорацийн захирлууд яг ямар хуу байдлаар ямар хэмжээний хохирол амссан гэдэг нь тодорхой бус байгаа. Хамгийн нээлттэй байгаа нь хэм бол BTS-ийн Jungkook. За BTS-ийн Jungkook цэрэгт явсны дөнгөж дараах нь өөрийнх нь мэдээллийг олж авсан байгаа штэ. Тэгэнгүүтээ шууд хувьцааныхан дансаар ороод хайбийн хувьцааг өөрлөгөө шилжүүлэх гэж оролцсон байгаа энэ гэмт хэрэгт нь. Ойролцоогоор гэх юм бол 4.8 тэрбум вон буюу 33500 ширхэг хувьцааг шилжүүлж авах гэж байсныг нь хайбийнхан тухайн үед нь илрүүлээд шууд гүйлгээг нь зарцаасан. Зарцаасныхаа дараа цагдаа руу бас яаралтай мэдгдсэн. Тэгээд цагдаа угаасаа энэ хэрэг дээр ажиллаж байсан чинь дахиад нэмэлт хэрэг ороод ирсэн байгаа. Тэгэнгүүт бүр ингээд Солонгосын цагдаагийнхан болон Интерполтай хамтраад нэгдсэн юм шалгалт мөрдөх үйл ажиллагаа явуулж ирсэн байна. За ингэж явж агаад сая энэ оны 4-р сард тухайн гэмт хэрэгт нь Таиланд руу нэвтэрсэн гэдэг мэдээллийг аваад Таиландын цагдаагийн газартай хамтарч ажиллаж агаад эцэст нь баривчилж агаад сая 8 дугаар сарын 22-ны өдөр Солонгос руу авчираад албан ёсоор шалгах үйл ажиллагаа эхэлсэн явж байгаа юм байна. За энээс өмнө болохоор тухайн гэмт бүлэглэлийн нэг 16 орчим гишүүдийг бол баривчилсан байсан. Тэгээ сая сүүлд баривчилсан энэ хүн нь болохоор цахим гэмт бүлэгмийн толгойлогч юм байна. Тэгээд энэ гэмт хэрэгт нь болохоор өөрийнхөө хийсэн зарим нэг хэргийг хүлээн зөвшөөрөөд зарим нэг гэмт хэрэг бол огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн мэдээлэл байгаа. Яагаад гэх юм бол өөрийнхөө зарим нэг үйлсэн гэмт хэргийн нотлох баримтыг устгацсан байж болзошгүй гэж цагдаагийн газраас бол таамаглаад байгаа. Цагдаагийн газар ямар ч байсан гол толгойлогчийг нь барьсан учраас бүх хүчээ дайчлаад энэ хэргийг бүрэн дүрэн илрүүлж хохиролгүй болгох тал дээр арга хэмжээг авч ажиллах болно гэдгээ мэдгдсэн. За дараагийн базаа болохоор жүжигчин Сун Хаюны сургуулийн дээрлэгэлт хүчирхийлэлттэй холбоотой ийм шинэ мэдээлэл байгаа. За Сун Хаюн жүжигчнийг та бүхэн маань Marry My Husband гэдэг энэхүү драмагаар нь илүү сайн мэдэх байх гэж бодож байна. Энэ драма нь цацагдаад Солонгос төдийгүй Азад, Монголд гэд маш их өндөр үзэлттэй байсан. За тэгээ жүжигчин Сун Хаюн яг эд ингээд гоё алдартай болоод гарч ирж байх үед нь сургуульд нь хамт сурж исэн гэдэг нэгэн эрхтэй би Сун Хаюнд дээрлэхүүлж байсан гэдэг мэдээлэл интернет орчинд цацагдаж ирснээр асуудал эхэлсэн байгаа. За би энэ талаарх мэдээллийг болохоор өмнө нь бичлэг болгоод хийчихсэн байгаа. Хэрвээ сонирхож байгаа хүмүүс байх юм бол би доор нь линкийг нь тавьчих үзээрэй. За үргэлжлүүлээд мэдээлэлээ хүргэх юм бол сүүлийн үед юу болсон бэ гэхээр тухайн үедээ мэдээлэл цацагдсны дараа Сун Хаюн жүжигчний талаас энэ хохирогч уу гэх хүнийг огт танихгүй. Энэ хүн интернет орчин сошиалыг ашиглаад өөрийнх нь нэр хүндэд халдсан худал хуурмаг мэдээлэл тараасан гэдэг хэргийг үүсгээд цагдаад гомдол гаргаад өчгсөн байсан. За мэдээж гомдол авчихсан учраас цагдаагийн газраас холбогдох хүнийг нь дуудаж мэдүүлэг байцаалт авах хэрэгтэй байгаа. За энэний дагуу нөгөө хохирогч болох уу гэгч хүнийг нь дуудсан чинь нөгөө хүн нь Америкт амьдардаг Америкт иргэншилтэй гэсэн шалтгаанаар ирж мэдүүлэг өгөхөөс татгалзсан. За ингээд урт хугацаанд татгалзаад ямар нэгэн байдлаар цагдаа нартай хамтарч ажиллахгүй байсан учраас Солонгосын цагдаагийн газраас энэ хохирогч уу гэх хүнийг
эрен сурвалжилж байгаа гэд гэмт хэрэгтний тоонд оруулсан гэдэг ийм мэдээлэл өгсөн. За үүний дагуу яхаа аргагүй Солонгос төрч албан ёсоор мэдүүлэг өгөх шаардлагатай болсон. Тэгээд энэ сарын 24-ний өдөр Солонгост ирнэ гэдэг мэдээлэл цацагдсан. За энэ мэдээлэл цацагдж байх үед сум хавийн жүжигчний талаас бас тухайн уугийг хохирол Солонгост ирээд албан ёсоор мэдүүлэг өгөх үед ирж очих замын зардал, Солонгост байрлах байрны зардал болон бусад холбогдох гарах зардлуудыг бүгднийг нь 100% даана гэдэг ийм мэдээлэл бол өгч исэн. За тэгсэн чинь энэ хүн Солонгост ирснийхээ дараа 8 сарын 25 буюу өчигдөр өөрийнхөө сошиалоор дамжуулаад нэгэн мэдгдлийг хийсэн байгаа. Өөрийг нь олон байдлаар худал хуурмаг мэдээлэл дамжуулсан, хүний нэр хүндэд халдах гэж оролцсон, дээрэс нь олон улсад ингэж бас гэмт хэрэгтэн болгож харагдуулж байгаа учраас тэгээд дээрэс нь өөрийнхөө бие болон сэтгэл санааны хохирол. За тэгээд энэ шүүхийн асуудалтай холбоотой бүх зардал зэрэг бүх төрлийн зардлыг оруулаад 10 тэрбум воны нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргахаар бэлтэж байгаа гэдгээ бол мэдээлсэн байгаа. За тэгээд нэмэлтээр нөгөө сум хавийн жүжигчний талаас энэ хохирогч ууг ирэхэд бүх зардлыг нь даана гэсэн штэ. Тэрний талаарх бас мэдээллийг хүргэсэн. Тэр нь болохоор намайг эхлээд бүх төлбөрөө уртчлаад төлчихөө гэсэн түүний дараа ирсний дараа нэг дор төлбөр тооцоог хийн гэжсэн боловч бүх зүйл нь ийм хязгаартай болсон гинэ. Жишээлбэл Солонгост ирээд байрлах 3 хоногийн төлбөрийг нь төлнө. Дээрээс нь онгоцны зардал 1,340 мянган вон ч илүү тиймэрхүү төлбөр өгнө. Бусад байдлаар өөр төлбөр өгөх боломжгүй гэдэг мэдээллийг өгсөн. Гэхдээ би бол эдний талаас ямар нэгэн төлбөр авахгүй. Зөвхөн 10 тэрбум воны нэхэмжлэгийн дагуу шүүхтэлцэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн иймэрхүү утга агуулгатай мэдээллийг бол өөрийнхөө сошиалаар дамжуулсан байна. За одоогоор бол сум хавийн жүжигчний талаас ямар нэгэн байдлаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа. Тэгээд цаашдаа бас шүүхийн асуудал юу болох нь, ямар шинэ мэдээлэл сенсацууд гарч ирэх нь гэдгийг тухайн үед нь та бүхэндээ хүргээд явах болно. Дараагийн базаагаа хүргэе. Энэ болохоор нэгэн драмагийн трейлер цацагдаж эхлэнгүүтээ олон улсын үзэгчдээс шүүмжлэг дагуулсан байна. За юу болсон бэ гэхээр жүжигчин Ким Үбийн болон Сүүжин нэрийн тоглож байгаа удахгүй Netflix дээр цацагдахаар бэлэн болсон Jenny Make a Wish гэдэг энэхүү драма дээр жүжигчин Ким Үбиний бүтээсэн дүр Жини буюу Иблисээс болоод. За исламын шашинд Жини буюу энэ Иблис нөрөө чөтгөрийн удирдагч гэдэг дүрийг илтгэдэг юм байна. Тэгэд чөтгөрийн удирдагчийнх нь гол зорилго нь болохоор хүмүүсийг зөв замаас нь хазаалгах, буруу зам руу оруулах гэдэг утга агуулгатай. За дээрэс нь гэх юм бол араб хэлэнд иблис гэдэг үг нь итгэл найдваргүй цөхрөл гэсэн үгний гол язгуур үг болт юм байна. Ингээд ер нь бол исламын шашинд маш их сөрөг утгыг агуулдаг энэ дүр төрхийг солонгосчууд болохоор гаргаж ирээд хүмүүст гоёор харуулах гад байна. Энэ бол шашингийн хувьд маш байж болохгүй. Исламчууд бид нарыг шашин шүтлэгийн хувьд маш их доромжилсон зүйл болж байна гэд яг трейлер нь цацагдсан цагаас ахуулаад бүр юм TikTok-оор гадаадын хэвлэл мэдээллийн сайтуудаар гээд айгүй их юм шүүмжлэг дагуулж эхлэдэг байгаа. Энэхүү драмагийн гол агуулга нь гэх юм бол 1000 жилийн дараас ирж байгаа Жини өөрийнхөө дэнлүүний шинэ эзэн болох Сүүжид 3 хүслийг нь биелүүлнэ гэж гарч ирж байгаа юм байна. За ингээд шинэ орчинд гарч ирсэн Жини нэлээд чөтгөрлөг юм зангаа гарах гад ирэхээр энд нь Сүүжи оролцоод энэ хоёрын хооронд янз бүрийн холбоо, хайр сэтгэл үүсээд явж байгаа. Тэгээд цаашдаа үйл явц өрнөх ийм утга агуулгатай юм байна. За ингээд эрэнгүүд муслимчууд болохоор энийг хайр сэтгэлийг оруулж ирлээ. Жини буюу Иблисийг хүмүүст гоёор харуулах гэж оролцож байна гэдэг дээр нэлээд эмзэг хүлээж авч байгаа харагдсан. Дараагийн шүүмж дагуулсан жүжигчний талаар болохоор Сун Ежин байна. За яасан бэ гэхээр Сун Ежин болон Lee Byung-hun жүжигчин нарын хамтран тоглосон Очис уга обда гэдэг энэхүү кино нээлттэй их байгаа штэ. Кино театруудаар цацагдахаас өмнө нэмэрхүү нээлтийн үйл ажиллагаа болсон байна. Тэрэн дээр бүх оролцсон гол дүрийн жүжигчид болон найруулагч нар оролцоод өөрсдийнхөө киноны талаарх сэтгэгдэл, зураг авалтын үед ямархуу зүйлсүүд болсон гих зүйлсүүдийг ярилцдаг юм нээлт байгаа. За энэ дээр оролцоод явж хаад Сун Ежин жүжигчин өөрийнхөө сэтгэгдлийг ярьж авах үедээ өмнө нь ээж болохоос өмнө бас хэд хэдэн драма кинонуудад ингээ ээжийн дүрийг бүтээж тоглож байсан. Тэр үеийн мэдрэмж болон яг ээж болсныхаа дараа ээжийн дүрийг бүтээх хоёр бол шал өөр байт юм байна. Хүн бие дээрээ мэдэрч үзээгүй зүйлийг гаргана, бие дээрээ мэдэрч үзсэн зүйлийг жүжиглэж гаргана гэдэг бол үнэхээр өөр байт юм байна. Тэгээ сүүлд хамтарч тоглож байгаа тэр хүүхдийн дүрийг бүтээсэн жүжигчинтэй илүү ингээд сайн байхыг хүсээд илүү сайн ээжийн дүрийг бүтээхийг
хүсэж яг тэр жүжиглэл бол ингээд одоо цаанаасаа гарсан гэд тиймэрхүү утга агуулгатай зүйлийг ярьсан. За энэ үед яг ярьж байхад нь жүжигчин И Пёван болон одоо найруулагчтайгаа хамт ингээ хоорондоо жоохон ярилцаад инээгээд байсан. Тэр үед нь Сунь Ежийн жүжигчин яагаад инээгээд байгаа вэ гэдэг талаар нь асуухад И Пёван жүжигчин саяны ярьсан зүйлчин болон яг зургийн авалтын талбай дээр байсан дүр зураг хоёр ч арай өөр санагдаад гэд. Тэгэд нэг хөгжөөнтэй тоглоом хийсэн байдлаар ярьсан бохгүй юу? Тэрэн дээр болохоор одоо нөгөө хамт тоглож байгаа хүүхдийн дүрийг бүтээж байгаа жүжигчин айгүй сониуч хөөхд байсан гинэ. Байнга ингээл энэ яадын тэр яадын ингээд олон зүйл асууж идэг. Тэр үед нь И Пёван жүжигчин нэг бүрчлээ ингээл аль болох хариулж өгөхийг хичээж исэн. Гэхдээ Сун Ежийн жүжигчин болохоор огт хариулдаггүй байсан. Тэгээд Сун Ежийн жүжигчнээс И Пёван жүжигчин чи ингээд жоохон хариулаад өгөөч гэж асуухт нь за та багш нь олоо танд ингээд бүх ажлыг нь даатгаж өгье. Та хариулаад яваарай гэд ерөөсөө хариулж өгдөггүй байсан штэ. Тэгвэл тэр үеэ чин одоо тэр байдал болон дотор бодож ирсэн зүйл хоёр ч өөр байсан байна. Би одоо мэдэж авлаа гэд. Иймэрхүү байдлаар жоохон хошин одоо нарийн хийсэн байдлаар ярьсан. Тэгээд энэ болохоор хүмүүсийн маш их дургуйцлыг хүргэсэн байна. Сун Ежийн жүжигчний тухайн хүүхдэд гаргасан тэрхүү хандлага. За ингээд энэ одоо хүүхдэд гаргасан хандлагыг нэлээд шүүмжсэн шүүмж аваад эхэлсэн. Тэгээд намдчих байх гэсэн чи байнга л ингээл Солонгосын дотоодын одоо хэвлэл мэдээлэлээр цацагдал Сун Ежийн гэсэн байна гэх мэдээлүүд гараад эхэлсэн. Тэгсэн чинь нөгөө хүүхдийнх нь одоо гэр бүлээс нь өөрсдийнхөө Instagram хаягаар дамжуулаад Сун Ежийн жүжигчний талаарх мэдээлэл хийсэн байгаа. И Пёван жүжигчний зүгээр нарийн байдлаар хэлсэн зүйл нэлээд буруу утгаараа газар авчлаа. Үнэндээ болохоор Сун Ежийн жүжигчин тийм байгаагүй. Манай хүүхдэд сайн байсан. Тэгээ бүр гээд гадуур олдохгүй байсан тэр тоглоомыг нь хүртэл олж аваад манай хүүхдэд бэлгэлсэн. Хүмүүс одоо юу гэж бодох нь бол хамаагүй. Гэхдээ бидний хувьд бол үнэн зүйл бол Сун Ежийн жүжигчин огт тийм байгаагүй гэдэг утга агуулгатай зүйлийг хэлсэн байгаа. За тэгэд нэтээснүүд болохоор яаж хүлээж авч яана гэхээр Сун Ежийн жүжигчнийг жоохон шүүмжлэлтэй хിവэрэ байгаа. Яагаад гэхээр энэ анхны удаа гарч байгаа нөгөө асуудал биш байхгүй. Өмнө нь ч гэсэн Сун Ежийн жүжигчин ер нь Солонгосын одоо топ эмэгтэй жүжигчид дундаа зан харилцаа муутай ааштай гэдгээр жоохон алдартай байгаад дээ. Яагаад гэвэл бүр нэлээд олон жил 10 хэдэн жилийн өмнө ч гэдэг юм хамтарч ажиллаж исэн тэр одоо арын албаны ажилчин нь өөрийнхөө ийм сошиалор дамжуулаад энэ талаар бас хэлж байсан. Сун Ежийн жүжигчин ямар хандлагатай, ямар ааштай вэ гэдэг талаар хамтарч ажиллахад хичнээн хэцүү байсан бэ гэдэг талаар мэдээллийг хүргэж байсан. Тэгээ ер нь бол хид удаа иймэрхүү зан харилцаа хандлагатай холбоотой одоо муу талын цурхлууд бол гарч исэн. Тэгэхээр хүмүүс бол энийг Сун Ежийн жүжигч угаасаа л ийм одоо ихтэй хүүхэдтэй хүртэл ингэж харьцаад асуултанд нь хариулахгүй ингэж игнордж ингэдэг чи ямар муухай харилцаа вэ? Тухайн хүүхэд үнэхээр их гомдсон байх тааж гэдэг юм уу? Иймэрхүү сөрөг хандлагыг харуулсан бол хിവэрэ байгаад байгаа. За одоо харин K-драма хэсэг рүүгээ орцгоё. Нэгэн сонирхолтой 3 драма ер нь цацагдахад бэлэн болоод байгаа. Нэг нь бол цацагдсан. За хамгийн эхнийх нь болохоор 8 дугаар сарын 23-ны өдөр KBS 2 болон Disney Plus дээр цацагдаад байгаа 12 нэртэй драма. За энэ дээр Со Ингүг, Ма Дунсог, Пак Хёншиг, Сон Дунгир гэх эдгээр гоё жүжигчид тоглосон байна. Гол агуулга нь хэм бол хүн төрөлхтнийг хамгаалахаар ирсэн 12 сахиурсан тэнгэр за хүн төрөлхтөнд занал хийлэл аюул авчирч байгаа чөтгөрүүдтэй тэмцэх гэж байгаа ийм үйл явдалтай юм байна. За цацагдаад эхэлсэн эхний 2 анги дээр бол хүмүүсээс нэлээд дажгүй үнэлгээг аваад байгаа юм байлээ. За 9 сарын 5-нд цацагдахаар байгаа дараагийн драма болохоор жүжигчин Пак Миньон болон Пак Хи-сун нарын тоглосон драма. За энэ бас их сонирхолтой санагдаж байгаа. Яагаад гэхээр ийм 3 гол дүрийн жүжигчин нь өөрсдөө залилагч юм байна. Тэгээд гуруулаа нийлж агаад ямар хүмүүсийг залилах вэ гэхээр хитрхи мөнгөнд шунсан хитрхи эрх мэдэл одоо аливаа зүйлд шунаад байгаа эдгээр хүмүүсээс хөрөнгийг нь залилж авч байгаа ийм төрлийн драма юм байна. За дараагийн бас 9 сарын 5-нд цацагдаж эхлэх драма болохоор Ко Хёнжон жүжигчний тоглосон Царцаа алуурчны гарц гэдэг нэртэй ийм драма юм байна. За энэ драмагийн гол агуулга нь болохоор цуврал гэмт хэрэг гараад хэрэгтэн баригдаад 20 жил өнгөрсний дараа яг адилхан дуураймал цуврал аллаг гарч эхэлсэн байна. Тэгэд энэхүү гэмт сүлд гарч байгаа дуураймал хэргийг барихын тулд мөрдөн байцаагч ажиллаж эхэлж байгаа. Гэхдээ нэг хүний тусламжийг авах хэрэг болсон. Тэр нь болохоор өөрийнх нь ээж буюу 20 жилийн өмнө тэрхүү цуврал гэмт хэргийг үйлдсэн хэрэгтэн. За ингээд нэгсэндээ жинхэнэ нөгөө цуврал гэмт хэрэгтэн болон энэхүү хүүхэд нь болох
Мөрдөн байцаагч хоёрын хамтрал үргэлжлээд тэгээд цаашдаа тэр хэрэгтнийг олох гэж явж байгаа ийм өрнөлттэй драма юм байна. Энэ ч гэсэн нэлээд сонирхолтой санагдчих байгаа. За ингээд та бүхэн харин аль драмаг үзхийг хүлээж байгаа гэдгээ бас комент хэсэгт бичээрэй. K-Bazaaгийн сүүлийн хэсэг болох K-pop comeback-тай холбоотой мэдээллүүдийг хүргье. За хамгийн эхлээд 8 дугаар сарын 25-ны өдөр IVE хамтлаг маань IVE Secret нэртэй 4 дахь мини альбомаараа фэнүүдтэйгээ уулзсан байна. Энэ болохоор сүүлд дахин 3 дахь мини альбомаа гаргаснаас хойш 7 сарын дараа comeback хийж байгаа юм байна. Маш ойрхон хугацаа учраас фэнүүд нь үнэхээр баяртай байгаах гэж бодож байна. За энэ удаагийн альбомын бас нэг онцлог зүйл нь гэх юм бол гишүүн Чан Вонён болон Liz хоёр маань альбомонд орсон 2 дууныхаа үгийг бичихэд оролцсон гэдгээрээ онцлог болж байгаа юм байна. За тэгээд IVE-ийн фэнүүд дууг нь сонссон бол комент хэсэгт сэтгэгдлээ бичээрэй. За одоо харин comeback хийх гэж байгаа дуучтай холбоотой мэдээллийг хүргэе. За 2PM хамтлагийн гоцлол дуучин main vocalist Junkei 9 сарын 1-нд Dare My Muse нэртэй мини 4 дахь альбомаараа comeback хийхэд бэлэн болсон байгаа юм байна. Ерөнхийдөө маш гоё юм өвөрмөц бас юм нарийнхан өндөр өнгөөр дуулдгаараа алдартай байдгаа. Тэгээд фэнүүд нь бас хүлээж байгаа хаа гэж бодож байна. Junkei-ийн хувьд мини альбомаараа 4 жилийн дараа comeback хийж байгаа юм байна. Хамгийн сүүлийн мэдээлэл гэх юм бол Sister хамтлагийн гишүүн байсан Hyuren өөрийнхөө дижитал синглийг гаргахад бэлэн болсон байгаа юм байна. Солонгостой бол бас айгүй өвөрмөц хүчтэй хоолоотойгоороо алдартай байдаг дуучингийн энэ удаагийн comeback бас маш их одоо тесрэлтийг авчрах байхаа. За тэгээ фэнүүд нь бас тесэн ядан хүлээж байгаа байхаа гэж бодож байна. За ингээд энэ удаагийн K-Bazaa маань энэ хүрээд дуусж байна. Бүгдээрээ дараагийн бичлэг хүртэл төр баяртай.